За компьютерийн сүлжээний үүсгэхэд энэ 3 кредиттэй хичээл аваад энэ 3 кредиттэй хичээл маань тэр яг гişүүсээ оюутнуудын хувьд болохоор мэрэгжлийн суур хичээлд нь орж явж байгаа. Тэгэхээр суур хичээл гэдэг маань заавал үзнэ гэсэн үг шүү дээ. Заавал одоо энэ дээр тэнцэн гэхдээ хизээ сонгох нь та бүхний их. Хизээл бол хизээ сонгож болно. Хамгийн гол нь тэнцээд даваад гарсан байх хэрэгтэй гэсэн үг. Тэгээд энэ хичээл бол маш олон одоо технологиудыг бол оруулсан байдаг учраас нэг хичээлийг алгахгүй байх сайн гэсэн үг. Маш олон бүл 16 7 хоногт 10 сургуулаа бие биенээсээ хамааралгүйгээр бүгд өөр концептыг агуулж байгаа гэсэн үг. Тэгэхээр аль болохоор даслахгүйгээр явуулах сайн гэсэн үг. Лабораториг болохоор маа сургуулийн инженер тэгш жаргал зонцоо гэдэг хоёр өгш орох тийм үү. Сургуулийн хувьд бол энэ data communication network гэдэг энэ маш сайн ном ба 2013 оны. Тэгээд 5 дахь хувилбар нь. Тэгэхээр энэ гişүүсийн бие даахт бол нэг хүн байдаг. Textbook-ээр лаборатори орж байгаа гэснээр авах шүү. За тэгээд дэлгэрүүлээд үзвэл энэ data and computer communication гэдэг William Stelling гэсэн бас нэг алдартай ном ба тийм. Энэ бол бие даахтар хэд 3 4 шиг байгаа. За өнөөдөр болохоор хэдүүлээ интернет сүлжээ гэдэг. Нэгдүгээр бүлэг. Одоо ингээд бизнес ерөөсөө огт хамааралгүй бүлгүүд байгаа. Интернет гэдэг маань бол одоо бизнес өдөр тутмын хэрэглэдэг утастай сүлжээ. Утастай одоо энэ дотоод сүлжээг яриад байгаа хүмүүс бол. Одоо энэ саарл кабелийг ашигласан сүлжээг бол интернет гэсэн. За тэгээд дараагийн хэсэг гэхээр шууд утасгүй сүлжээгээр байна. Нөгөө Wi-Fi технологи гэж юм ингээд WiMAX гэж байна тийм. Ерөөсөө хооронд хамааралгүй байгаа тийм үү? За тэгжээс 3 руу ороод ирэнгүүт сүлжээний холболт сүлжээг байгуулахад ямар төхөөрөмжийг хэрэглэдэг юм бэ? Ингээд шууд одоо ингээд өөрөө хоорондоо хамааралгүй ингээд бүлгүүд явж. Яг тэр сүлжээ гэдэг маань маш том технологи. Одоо сүлжээгүүгээр интернет гэдэг чинь сүлжээний нэг хэрэгжсэн нэг тохиолдол шүү дээ. Тийм үү? Та нар одоо өдөр тутмын интернет сүлжээг хэрэглэж байгаа тийм. Интернетийг хэрэглэж байгаа. Интернет байхгүй бол одоо хүн төрөлхтөн бол маш өндөр байдал орно тийм үү? Тийм учраас энэ дотор маш олон технологиуд байгаа. Энэ олон технологиг ганцхан 3 кредиттэй үнц гэдэг хичээлээр авахлаар одоо ийм айхтар шахуу явж байгаа гэсэн. За интернет сүлжээ. За энэ бол яагаад интернет сүлжээ гэдэг юм бэ? Тэ? Яагаад зүгээр дотоод сүлжээний орс морс гэдэг хэлж болоогүй юм гэхээр одоо энэ утсан дотоод сүлжээ гэдгийг чинь хамгийн түгээмэл одоо технологийн нэг тохиолдол нь тийм ээ гаргаж чадсан нэг стандарт нь бол энэ интернет сүлжээ юм аа гэсэн. Энэ бол зах зээлийн одоо 80-аас дээш хувийг нь эзэлсэн стандарт гэсэн. Тэгэхээр компьютерийн дотоод сүлжээ гэж юу юм бэ гэж биднээс яг одоо нийгэмдээ ингээд ярилцах юм бол интернетийг ярихаас өөр замгүй гэсэн. Яг одоо үлэг болсон өмнөх одоо тэр нэг янз бүрийн сүлжээнүүдийг бол биднээс үүсэхгүй яг өнөөдөр хэрэгжилж байгаа стандарт нь юу юм бэ гэдгийг үзье гэсэн. Тэ? За интернет биш байх нь өстой интернет, интранет гэдэг юм 3 янз юм яригддаг. За тэгээ энэ болгоныг бол энэ хичээл дээр биднээс үзнэ. За ингээд IEEE та нар сонсч харж байсан баг тийм. Энэ IEEE гэдэг. Одоо та нар инженер болох гэж байгаа хүмүүс. Энэ стандарт ийм байгууллагыг бол стандартын байгууллага байхгүй. ISO гэдэг шиг. Institute of Electrical Electronic Engineering гэдэг. Ийм институт маш түгээн. Эдгээр бол бүгд шууд хараад энэ IEEE юм байна гэх. Triple гэдэг маань хосолсон гэсэн үг тийм ээ. 3 хосолсон. За энэ институт бол 1985 онд бол энэ 802 гэдэг дугаартай төсөл бол хэрэгжүүлсэн юм байна. За энэ төсөл нь бол нөгөө компьютерийн сүлжээ, интернетийн сүлжээ гэдэг энэ одоо технологиудын маань сүр стандарт нь болж чадсан 802 гэдэг төсөл. За тэгэхээр нэг сүлжээний төхөөрөмж харлаа. Стандарт энэ ямар стандартын дагуу хийсэн төхөөрөмж вэ гэхээр IEEE 802 цэг гэж аваад ийм дэд тоонууд явж идэг. Тэгвэл одоо та нарт мэддэг болсон шүү. Энэ бол нөгөө IEEE 802-ийн төслөөс гарч ирсэн стандартын дагуу хийсэн төхөөрөмж юм байна. За тэгэхээр яагаад энэ IEEE ийм стандарт бий болох шаардлагатай болсон бэ? Зорилго нь юу юм бэ? За тэгэхээр 85 онд бол анх сүлжээнүүд ингээд сүлжээний төхөөрөмжүүд бий болж сүлжээ нэг юм байт юм аа гэж хэрэглээд өнгөж хэлсэн. За тэнгүүд үйлдвэрлэгч нараа тэрийг бол ер нь бол ач холбогдолтой технологи юм байна. Гэт үйлдвэрлэл болгон өөрийнхөө төхөөрөмж хийгээд ирсэн. Одоо нөгөө том үйлдвэрүүд чинь IBM гэдэг маань одоо ингээд том үйлдвэрлэгч нар маань хоорондоо өрсөлдөж шүү дээ. Бизнесээ одоо ирээдүгөө хараад янз бүрийн төхөөрөмж хийгээд ирсэн. Тэр үйлдвэрийн хийсэн төхөөрөмжүүд өөр хоорондоо холболт хийж чадчихсан. Мэдээлэл дамжуулаад өөрийнхөө сайхан сүлжээг байгуулад болоодсан байна л. Тэгсэн чинь хэрэглэгчийн шаардлага байсан юм байна. Яасан бэ гэсэн чинь IBM-ийн хийсэн одоо тийм төхөөрөмжүүдийн хэрэглэгч нар нь
Одоо юу гэдэг энэ шиг дээл гэдэг одоо нэг дээр үе нэг том үйлдвэрлэгч. Тэдний хэрэглэгчнэр хоорондоо холбох шаардлагатай болсон байна. Хоорондоо. Ингээд хоорондоо хоёр өөр үйлдвэрлэгчээс авсан хоёр өөр төхөөрөмж хоорондоо холбогдсон чинь холбохгүй болсон. Яагаад гэвэл тусдаа стандартын дагуу ингээд хийсэн болохоор холбос байхгүй. За тэгвэл энийг нь журмал хөвднээс IEEE яваад анхны стандарт гаргасан. Бүгдээ яг энэ стандартыг бариад бүгдээ төхөөрөмжөө хийя. Тэгэхгүй хэрэглэгчнэр маань одоо хоорондоо холбос үүсгэх боломжтой болсон шаардлага байна. За ингээд анхны зорилго нь ерөөсөө олон үйлдвэрлэгчийн төхөөрөмжүүд хоорондоо мэдээлэл дамжуулах боломжийг олгох юм байна. Хоёр дахь зорилго нь юу вэ? Тэгэхээр яг энэ сайн зорилгыг биелүүлэхэд бол дотоод сүлжээнд яригдж байгаа протокол гэж байгаа. Протокол гэж юу юм бэ? Одоо би бол монгол хэл гэдэг протоколоор та бүхэндээ харьцаж байна гэсэн. Тэрээс дамжуулт хийж байгаа шүү дээ. Мэдээ сольж байгаа шүү дээ. Тийм үү? Бид ч гэсэн сүлжээ Human Network. Эндээс бол мэдээлэл генераторч юм тийм мэдээлэл генератор. Тэр яг мэдээллийг бол одоо яг дамжуулах вэ гэхээр дууны долгионд оруулаад одоо та нарын жихэн дээр бол мембран ингээд сонсоод тэрийг хөрвүүлээд ингээд мэдээлэл болгоод хорвоо дотроо хийж яана гэсэн үг шүү дээ. Энэ дамжуултыг бол одоо хийж байгаа зүйлийг протокол гэж. Хоёр этгээд хоорондоо нэгэн төрлийн протокол ашиглаж хооронд мэдээлэл дамжина гэсэн үг тийм. Тэгэхээр дотоод сүлжээнд ашиглаж байгаа. Өөрөөр хэлбэл хоёр компьютер хоорондоо холбогдчихлаа гэх юм бол нэг л төрлийн протокол ашиглаж байна. Тэгвэл тэр протоколуудыг нэг ялангуяа нэгдүгээр түвшин, хоёрдугаар түвшин. Тэр стандартуудыг ингээд эмх төстэй байгуулахын тулд сүлжээг маань одоо эмх төстэй ойлгохын тулд төвшингүүд байдаг. Нэгдүгээр түвшин, хоёрдугаар түвшин, гуравдугаар түвшин гэдэг. За энэ төвшингүүд нийлээд ямар төхөөрөмж болох вэ гэдэг нь бас яригдана. За физик хамгийн доотлын түвшин физик. Одоо бид түрүү монгол хэлээр ярьсан тийм. Энэ дууны долгионоор ингээд та нар жихнэгээ сонсож байгаа энэ физикад үйл явцвал дууны долгион тийм. Энэ бол физик төвшөнд яригдж байгаа асуудал гэсэн. За дата линк буюу энэний дээдлийн төвшин рүү орох арай жоохон ухаал жоохон юм маргамын аргаар зохицуулт хийж болно гэсэн. За тэгэхээр юу байх вэ? Одоо яг сүлжээн дээр бол нөгөө хоёрын тоолын системээр дамжуулж хийж байгаа шүү дээ. Бинарыгаар битээр 400 давхар явж байгаа. Тэгээд нэг ноодоор ингээд бинарыг олгоцсон байгаа. Хоёрдугаар төвшин дээр тэр битүүдийн чинь ингээд цуваад юм систем болохоор ингээд хэсэг нь хувааж таллаад фрейм болгож байгаа шүү. Хоёрдугаар төвшний мэдээллийн нэг зүйл фрейм гэж ярьж байгаа шүү. За тэгвэл нэгдүгээр төвшний мэдээллийн нэг зүйл бит байна тийм. 1.0 бинар бит. Хоёрдугаар ороод ирэнгүүт битүүдийн нэг бүлгийг фрейм гэж. За тэгвэл фрейм юу вэ? Толгой хэсэгтээ сүүл хэсэгтээ ачаа хэсэгтээ вагон шиг юм явж байна гэсэн. Энэ нөгөө саал гайвдэр чинь битүүд явж чинь нэгдүгээр төвшөнд харах юм бол 1.0-ийн цуванууд ингээд яваад байна гэсэн. Замраг юм юу гэж байгаа мэдэхгүй мэдээд байгаа мүү зад чадахгүй гэсэн. Хоёрдугаар төвшингээс нь харангууд энэ чинь вагон дотор атсан нэг хитэн дата явж байгаа юм байна гэж харагдаад гэсэн. Гуравдугаар ороод ирэхээр энэ чинь вагон дотроо хайрцагсан байна. Ойлгож байна уу? Вагон дотроо ингээд одоо хүмүүсийн нэг ачаанууд хайрцагсан тий хаяг усан бичсэн. Ийм даатууд явж байгаа юм байна. Хайрцаг дадлаад дөрөвдүгээр түвшин рүү харж байгаа гэсэн. Энэ чинь дотроо игнэнүүтэй энэ игнэн нь болохоор төмөр юм байна. Энэ нь болохоор жис юм байна. Харагднаас өгөхгүй. Төмрийг дахиад заадна. Дээдхийн түвшингөөр дахиад ингэ заадна. Мэдээлэл яг ийм зарчмаар яваад мэдээлэл дамжуулах. Ойлгож байна уу? Түвшин дээр өөр. За тэгэхээр сая ярьсан юм уу? За ISO байгуулах. ISO стандарт гэдэг одоо монголчууд зөндөө ярьж байгаа. ISO бол энэ сүлжээ хоорондын холбоотой технологи төр OSI гэдэг даврыг бол биш хийсэн байна. Open System Interconnection гэж байна. Нээлттэй системүүдийн хоорондын холболтын технологи. Тэрний загварчил модель гэдэг маань загвар гэсэн үг шүү дээ. Тэр энэ загварын дагуу үйлдвэрлэгчийн төхөөрөмжүүдийг хийх юм бол програмаа зохиочих юм бол хоорондоо асуудалгүй. Open системүүд хоорондоо холбогдох. За тэгвэл одоо өнөөдрийн биднээс энэ IEEE-ийн хийсэн юм gibi ялгаа нь юу вэ нэр ялгаа гэдэг юм ярьж. Тэгэхээр эндээс ялгаа физик төвшин бол яг адилхан ингээд хуваагдсан юм тийм. За эднээс бол юу вэ гэхээр технологиуд физик төвшингөөр л ялгаж байгаа. Технологиудад физик төвшингөөр л ялгасан. Уцтай сүлжээ. Одоо өнөөдөр бид нар интернет сүлжээгээр үзэж байна тийм. Энэ бол интернет стандарт. Нэг технологи. Wi-Fi сүлжээ. Гар уснаас бид нар Wi-Fi онгод эсвэл 3G дата мат холбож байна тийм. Хоцоор ярьж байна. Чи voice дамжуулж байна. Энэ болгон дээр бас өөр стандарт. Яг өөрөөр физик төвшин дээр өөр. Физикал төвшин дээр холболтын кабель байгаад өөр шүү тийм үү? За эдгээр ялгана. За тэгсэн чинь
ISO нэг OSS загварын хувьд бол data link бол нэг л хайрцаг гэдэг юм. Тэгэд IEEE дээр болохоор хоёр дид хэсэг туугаар. Upper sublayer гэж байна. Дээдлийн дид түвшин. Энэ болохоор lower sublayer буюу доотлох дид түвшин. Тэгвэл дээдлийн дид түвшин бол бүгд адилхан. Энэ дээр Wi-Fi сүлжээ, утасгүй сүлжээ ашиглана уу, шилэн кабель ашиглана уу, утасгүй сүлжээ ашиглана те. Ялгаа байхгүй нэг л бүнк байсан гэсэн. Амар болж ирсэн одоо. Технологиос үл хамааралтай болж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар бол таргаан бичдэг хүмүүс бол хамар шүү дээ. Нэг протокол одоо энэ дээр бол нэг л протокол байна. Ганцхан протоколыг л үүсгэж хангалттай. Одоо бид нар олон улс дээр хоорондоо холбогдох гэдэг нь англи хэлийг бид нар сурчих юм бол бусад ямар ч хүмүүстэй коммуникац хийж чадна гэдэг. Тийм үстэй. Хар хэлсэн байна уу, юу байна уу хамаагүй бүгдээрээ англи хэлийг мэдчих юм бол гэсэн үг шүү дээ. Энэ нэг төвшин хоорондоо ярьж болно гэсэн. Ийм зарчимтай. За давуу тал нь энэс давуу тал нь. Хоёрдугаар төвшин дээр бол технологи зүйл хамаараад дээдлийн төвшнөр бол зурцал өгдөг нэг протокол функцүүд бий болсон. Энийг бол LLC гэдэг нь. Logical link control. Логикоор холболт үзүүлдэг. Холболтыг хангах санаа тий. Тэгвэл энэний доотлол дээр нөгөө технологиос хамааралтай төвшөнгөч чинь. Одоо бид бас өнөөдөр интернет MAC гэж юу вэ? Media access control гэсэн юм байна тий. Дамжууллын орчинд нэвтрэх одоо удирдлага. Та нар одоо сүлжээг бол ерөөсөө зам харилцаа гэдэг ойлгоч. За би машина бариад хөдөлгөөнд оролцох чинь тэгвэл media access control ажиллаж байна гэсэн. Яасан гэсэн. Яг орох цагт хоёр тийш харах хэрэгтэй. Тэгвэл мөрөлж штэ. Мэдээж байгаа машин. Тэгэхээр дүүрэн мөрөн бас ажиллаж. Төв зам явах юм бол төв зам машиныг өнгөрөөж туслах замаас орно. Энэ болгоно дүрм журам чинь протокол, технологи протокол, энэ контрол удирдлагууд. MAC-ийг сонсно. Физикай компьютер бол MAC-ийг видео ямар юу болсон. За IP-ийг бол мэдээ тий логик IP-ийг байна. Хоёр хаягаар MAC-ийг IP. За тэр маркетинг нэр нэнд байх нь шүү. Энэ төвшингийн хаяг бол MAC-ийг тий. За ингээд энэ тоогөрийн тоогсон бас эднээс бол одоо хоцорсон технологи. Интернет бол эднээс ингээд шахаад байна. Зах зээл дээр. Ер нь зах зээл ямар юм төгдөм бэ? Ямар юм тахаж чадсан юм бэ гэхээр та нар мэдж байгаа те хямдхан тэгээд технологи хөнгөн илүү тутууд арга багах ерөөсөө хямдхан тэгээд хүний хэрэгцээ шаардлага хангаж чаддаг тийм технологи төснөс. Аюу амархан те. Тэр интернет бол өөрөө ингээд хэрэгцээ шаардлага хямдхан тэгээд хэрэгцээ шаардлага нь одоо хангаад байгаа болохоор нөгөө хэдэг шатсан. Тэгээд эднээс бол одоо түүхэнд орж байгаа технологи байна. За ингээд интернет сүлжээний маань хөгжлийн үе шат гэж юм. Энэ бол 2013 оны үед шүү дээ. Одоо 15 онд 40 гига 100 гига үүссэн байгаа. Энэний дараагийн 2 интернетүүд үүссэн. 10 гигаас хойш нь. За стандарт интернет анх бол IEEE бол анхныхаа стандарт 85 онд хийсэн энэ стандарт гэж нэрлэсэн. Стандарт интернет. Энэ бол 10 мегагийн сүлжээ. 10 мега. Дээд хурд нь 10 мегабит бүсгүй. Одоо биднээсийн хэрэглээг хангахгүй болсон байна те. Univision ч юм уу Sky Media-гийн одоо нэг айлын дундаж шаардлагатай энэ бандвитийн хэрэгсээ юу гэхээр 8 мегабит гэж байна. Нөгөө IPTV интернет дата хэрэглэж байна. Voice дамжуулж энэ 300 үсгээр нэр авсан. Нэг л файл кабель орж байгаа стандарт юмстай. Тэгвэл энэ 10 мегагийн сүлжээ бол одоо үед зөвхөн нэг айлтууд явах бай. Боломж болох юм байна. 2 айл хүрэхгүй, 3 айл хүрэхгүй.